Сайн бацхан багш нараа ялгаатай хэрэгцээнд тохируулан хоцрогдолгүй уншил сургах арга зүйгээ та бүхэнд хэлж байна. Манай анги энэ жил 1-р анги одоо төгсөж байгаа. Бүх хүүхэд маань хугацаандаа бүрэн уншиж сурсан. Ангид маань хүүхдийн аутизм гэсэн онштой нэг хүүхэд байдаг. Тэр хүүхэд маань хүүхдээс илүү их сайн уншиж сурсан. Одоо чөлөөтэй уншдаг, чөлөөтэй бичдэг. За ялгаатай хэрэгцээнд ганцхан аутизмтай хүүхэд орох биш. Сурлагаар хоцрогдож болзошгүй төвшингээр нь ангилсан хүүхдүүд орно гэж боддог. Тэгэхээр ангийн нийт 46 хүүхэд маань 46-уулаа нэг төвшинд байна гэж байхгүй, бүгдээрээ ялгаатай байгаа. Инхээр ялгаатай хэрэгцээнд тохируулан хоцрогдолгүй уншил сургах арга зүй маань юу вэ? Яаж ажилласан бэ гэдгээ бичлэгээр оруулж байна. За 1-р ангиас сурагчид нь сурах чадвар өмнөх мэдлэг болон танин мэдхийн хурдаараа харилцан адилгүй байдаг. Тиймээс ялгаатай хэрэгцээнд тохируулсан сургалт нь хүүхэд бүрийг хоцрогдолгүй өөрийн хурдаар уншиж сурахад нь тусалдаг. Энэхүү зөвлөмжийг сурагчдын төвшин болон хэрэгцээнд тулгуурлан дараах байдлаар хэрэгжүүлсэн. Сурагчдынхаа төвшинг тааж оншилсан. Уншиж сургах арга зүйн төлөвлөхөөс өмнө хүүхдүүдэд дараах 2 бүлэгт хувааж үзсэн. Ер нь бол 9-р сард хүүхдүүд орж ирэхэд бол шууд уншдаг нэг л хүүхэд байсан. Бусад хүүхдүүд нь бол уншиж сурч орж ирээгүй, үсгээ мэдэхгүй хүүхдүүд байсан. За их шиг үсгээ үзэх явцаас эхлээд төвшингийн 2 хуваасан. Үсгээ бүрэн нүдлээгүй авиагаа танихгүй байгаа сурагчид, тухайн үсгийг тухайн өдөрт нь нүдлэхгүй байгаа сурагчид гэсэн үг. За үсгээ мэддэгч одоо гэгүүлэгч ороод ирэхээр холбож унших, үеэр унших тал дээр бэрхшээл үүсэж байгаа сурагчид гэж. За ялгаатай хэрэгцээнд тохирсон заах аргууд маань юу байсан бэ гэхээр зэрэг 1-р төвшин буюу A төвшин буюу овоо зүй болон үсгэлэх чадвар дээр. За хүүхэд бүрдээ гарын авлага бэлтгэн өгсөн гарын авлага маань хөнгөнөөс хөнгөрсөн төвшинтэй. Тухайн үсгийн шинэ үсэг үзэх өдрөө гарын авлагаа тараав. Ингээ хүүхэд өөрийнхөө сонирхлоор аль хуудсыг нь аль даалгаврыг нь хийх вэ гэдгээ өөрөө сонгодог. Хүүхдүүд ихэвчлэн будах даалгаврыг ихэвчлэн эхэлж хийж байсан. Жишээ нь ингээд үсэг үзэхэд үсэгтэй хотыг удраас үтсэн үсгээ будах. За эндээс үсгийг будах. Эндээс үсгийг олж будах. За үсгээ будах. Бас үтсэн үсгээр нь тоглоомын талбай байгуулад өгчвөл ийм зурагт номон дээр нь байгаа. Хүүхэд илүү сонирхож хардаг. За тэгэхэд ямар үсэг хаана ямар тоглоомоор орж ийн вэ гэдэг ингээд өөрөө үсгээ олж будах, тайлбарлах, ярих гэх мэтчлэн. За мөн ангидаа хэрэгжүүлсэн өөр нэг арга зүй маань болохоор хүүхэд бүрд өгөх зүгт үсгийг өөрийн цахим хуудаснаа байршуулж өгсөн үсгнүүдийг бол ингэснээр шууд хэвлээд хүүхэдтэй өгөх боломжтой. Хүүхэд гэртээ хараад тухайн үсгээрээ үг бүтээн тоглох боломжийг бүрдүүлж өгдөг. Манай анги лего тоглоомны хувьд их хүртээмжтэй. Ингээд лего тоглоомыг хүүхдэд тарааж өгөөд үдсэн үсгээ бүтээх, үдсэн үсгээ одоо мартахааргүй нүдлэн өгөх сон талтай байсан. За мөн хүүхдүүдтэй лего шоп 9 сард үсэг үзэх болон цифр үзэх үедээ 20 ширхгийг 2 өнгөөр 20 ширхэг лего шоп өгч явуулсан. Өдөр лего шоныхоо тусламжтай үсгээ бүтээх, ангидаа мөн үсгээ бүтээж тоглох. За үсэг нааж өргөх самбраар дамжуулан үсгээ нүдлэх, үе бүтээлгэх хүүхэд бүртээ сэтгэж өгвөл үр дүнтэй байдаг. Үсэг бүрээс үг бүтээхэд хүрэлцэх хэмжээтэйгээр бэлтгэж өгнө. Жишээ нь яаж бэлтгэх вэ гэхээр хүүхэд бүртээ ардаа соронз наасан үсэг. Хайчилдаг уян А4 хэмжээтэй соронз байдаг да. Тэр соронзыг ийм хатуу хатсан дээр наачдаг. Одоо ийм хатуу хатсан дээр тогтоогоод өчөж болно, бас наачж болно. Тэг ингээд энэ уутан дотор хүүхдэд үсэг байдаг. За энэ үсэг нь болохоор зэрэг том үсэг нэг ширхэг. Яг тэр өгүүлбэр нэг л том үсгээр эхэлдэг. 2 ширхэг юм байна. Хүний нэр бас том үсгээр эхэлдэг гэх мэтлэн. Тэгээд их шиг үсгээ болохоороо том жижигээр нь
жижиг их шиг үсгээ дөрвийг яг тэр нэг үгэнд дөрвөн шиг ижил их шиг орж болно гэсэн утгаар. За энэ үсгийг бол ерөөсө 3 удаагийн 1-р анги авах болгондоо хийгээд уудлаад ийм А5-ын утанд хийгээд хүүхдүүдэд тараагаад өгчдөг. Гэхдээ энэ жилийн 1-р ангидаа бол бүх хүүхдэд тарааж өгөөгүй. Яагаад вэ гэхээр яг хэмжээ шаардлагатай хүүхдэд өгсөн. Үсгээ мэдээд байгаа хүүхдэд энэ үсгийг өгөөгүй. Үсгээ нүдлэхгүй байхгүй байгаа хүүхдэд өгөх их мэтлэн. Өмнөх ангидаа болохоор өгсөн. Яагаад гэхээр тэр үед цар тахал гараад ковид үед бүх хүүхэд гэрээсээ цахим үзэх бас хичээл шилжсэн. Тэрний өмнө бүх хүүхдэд удлаад тарааж өгсөн байсан. За геосамбарыг ашиглан үндсэн үсгээ дэх зөвхөн математик хичээлд хэрэглээд орхидог биш, монгол хэлний хичээлдээ бас хэрэглэж байна. Инхээр хүүхэд илүү сонирхолтой үсгээ бүтээгээд ухаан үзэж байгаа үедээ мэдлэг тавих боломжтой байдаг. За хүүхдийн нэрлэж чадах үгийн хүрээнд зурагт хуудсыг А4 хэмжээтэй өгч ажиллуулахаар хүүхэд бүрийн өгсөн хүүхэд бүрийн үгийг нэрлэх тухайн үгэнд авиа хаана сонсогдож байгааг ялгаж чадж байгаа хэсэг нь мэдэгддэг. Хүүхэд бүр өөрийнхөө нэрлэж чадах үгэн дээр хаана нь ямар авиа сонсогдож байгааг бүдүүчид бичдэг. Хийснийг нь самбарт өөрсдөр нь бичүүлэхэд нэг дор бага цагт олон хүүхдүүд ажиллах боломжтойгоор онцлог. Бас үсгийн сангаас олж наах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг байсан. За энэ болохоор зурган цэжвчг гэд нэрлэлчихсэн. Энэ арга зүйг би мөн адилхан 3 дахь 1-р ангидаа хэрэглээд явж байгаа. Үр дүн нь бол маш сайн батлагдсан. Хүүхэд бүр зандаа бүрэн уншиж сурдаг арга зүй байгаа. За төвшин Б буюу үеэр холбож унших. Хүүхэд ингээд шууд үсэгдээд уншаад идэг. Тэгээд үеэ холбож чаддгүй хүүхэд байдаг. Үсгээ мэддэг ч гэсэн. Өмнөх нь болохоор үсгийг нөтлөх зорилготой. Энд болохоор үсгээ мэддэг хэрнээ үеэр холбож уншуулах. Хүүхэд бүр үзэж байгаа үсгийн хүрээнд үг бүтээх унших үеийн карт бэлтгэн өгдөг. За энэ үеийн картуудыг тусна гэж ламинатардад ингээд өгдөг байсан бол энэ жилийн 2025 онд ирсэн 1-р ангийн хүүхдүүдэд гарын авлага ном болгон дээр нь оруулаад өгсөн энэ хэлбэрээр. Тэгэл ингээл 2 үетэй үгээ унших, 1 үетэй үгээ унших их мэтлэнгээр. За мөн ийм 1 болон 2 үетэй үгийг бүтээсэн үгэн картуудыг уншуулах. За энд аль болох хүүхдийн сонирхлыг татахаар нэг өдөрт л нэг өөр хэлбэрийн дараагийн өдөрт бас нэг өөр хэлбэрийн тэгэхгүй болохоор өдөр болгон нэг хэлбэрийн унших хэрэглэгдэхүүн харуулдаг байвал хүүхэд уйдч чад харахгүй. Мөн интерактив хичээлээр дамжуулан уншуулж сургадаг. Хүүхдүүд өөрсдийн сонирхлоор сонгож хичээлийг хийх боломжийг бүрдүүлж интерактив хичээлийн сан бүрдүүлсэн. За ингээд энийг Word баалтаар хийсэн. Энэ жил бол бүр сайжруулалт ийм зурган маягаар зурган цэжвчг маягаар ингэж уншуулсан. За энэ ингээд холбоосыг нь би оруулаад өгчихсэн байгаа. Энийг явуулаад явах уу? Ингээд энэ файлаа хамтдаа үсгээ бүрэн хийхээ файл зэсэнд байршуулчих нь та нар аваад санаа аваад ашиглах боломжтой. Өсөг бүр дээр гарын авлага бэлтгэж хүүхэд бүртээ тараа өгч ажиллуулсан түрүү ярьсан тий. Тухайн гарын авлага нь хүүхдийн сонирхлыг татгаар өнгөнөөсөө хүндэрсэн түвшний даалгавруудтайгаар онцлог. За бүр хүндэрсэн түвшин гэдэг маань асан түвшний даалгавар гэсэн. Тэр асан түвшний даалгавруудыг бүр үсгээ маш сайн мэдж байгаа, уншиж байгаа, уншаад ойлгож байгаа хүүхдүүд нь хийх боломжтой. За мөн хүүхдүүд ингээд үсэг үзэх болгондоо чадвар нь ахаад исэн учраас даалгаврууд нь илүү сонирхолтой байдлаар оруулж өгсөн. Хүүхэд тухайн номыг шинээр үсэг үзэх өдрөө хүлээж авна. Өөрийн хэрэгцээнээс хамаарат даалгавраа сонгож хийх боломжтой. Хүүхдийн хийх дуртай даалгавруудын нэг болж чадаж байсан хэрэгжүүлэх явцад батлагдсан. За энд эгшиг үсгийн нэг бүтэн гарын авлага бэлтгэсэн. Энэ эгшиг үсгийн А үсгэн дээрх даалгавруудыг энд оруулчихсан байна. За эндээс ингээд А үсэг болгоныг олоод бодоход хүүхэд үнэхээр л А үсгээ нүдэлж чадна. А үсэг орсон авлагууд. За би хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг. Тэр хүнсний бүтээгдэхүүн дээр А үсгийг нь хаана байна уу гэж олж дугуйлж заах. Нэг бол А үсгийг найрлагдсан газар тэр А үсгийг сэргээж бичих гэх мэтчлэнгийн даалгавар оруулсан
Нэгдүгээр шатны гээгүүлэгч үсгүүд дээр болохоор үсэг болгон дээр нь тус бүрд нь түвшин бүрт тохирсон ялгаатай хэрэгцээний даалгаврыг боловсруулж өгсөн. За мөн 2 дугаар шатны гээгүүлэгчээ болохоор 1 гарын авлагаар явсан. Яг тэгэхээр хүүхдүүд 1-р шатаа үзээд дуусч гарцраг унших чадвар нь агчсан. Ер нь бол шууд уншдаг хүүхдүүд ихэнх хувийг эзлэж эхэлдэг. Тэгэхээр зэрэг үсэг болгон дээр олон даалгавар оруулж шаардлагагүй болсон. Тэгээ яг энэ төрлийн үсэг онцгой 4 гээгүүлэгчээр 1 гарын авлага бэлтгэж хүүхдүүдээр ажилласнаар 2025 онд шинээрэлсэн 1-р ангийнхан хугацаанд бүрэн уншиж сурсан. Ийм амжилттайгаар манай ангийнхан өнөөдрийг эхлэе. За ялгаатай хэрэгцээтэй хүүхдэр гарын авлагыг ажиллаж байгаа энд үзэх холбоос нь байгаа. Германд 1-р ангиа төгсчихсөн тийм хүүхэд 2-р ангидаа Монголд ирсэн зуныхаа амралтаар тэгээд тухайн хүүхэд маань монгол хэл дээр 35 үсгээ мэддэг уншиж чаддаг байж 2-р ангид орох шаардлага тулгарсан учраас тэр хүүхдүүдийг ажиллуулж байгаа дарамт багшийн өдөр хөнжүүлэхийн жишээ ажиллаж байгаа энэ номоор ажиллаж байгаа бичлэг байгаа тухайн хүүхэд маш сайн уншиж сурч байгаа. За хүүхдийн унших төвшин тохирсон уншлагын картыг ашигласан байдал. Би постыг мэдээллийг дахин материалаар дамжуулан оруулсан. Ангийнхаа хүүхдүүдийг уншуулахад цаг их орж байна уу гэд. Тэгэхээр зэрэг ангийнхаа хүүхдүүдийг богино цаг хугацаанд яаж уншуул сурах вэ гэсэн энэ арга зүйг тайлбарласан. Хүүхэд бүрийг хамруулж уншуулах сонирхолтой арга. Энэ үсэг орсон 50 өөр өгүүлбэр бэлтгэсэн. Хичээл эхлэхээс өмнө ангидаа орж ирэхдээ багшийн ширээн дээрээс нэг өгүүлбэр аваад сууна. Уншлагаа бэлтгэчгээд ирж багшид уншиж өгөө сольж аваад сууна. Монгол хэлний хичээл дээр багш хүүхэд бүрт нэг өгүүлбэр тарааж өгнө. Тэр өгүүлбэрээ уншиж бэлтгэчгээд дэвтэртээ хуулж бичээд багшид ирж дэвтрээ үзүүлэнгээ уншина. Хичээл тарахдаа бас нэг өгүүлбэр уншаад ангиасаа гарна. Бас биедээ өөрийнхөө авсан өгүүлбэрийг уншиж өгнө. Багш өгүүлбэрийг бэлтгэхэд цаг их орсон боловч үр дүн сайн байдгаа гэсэн юм мэдээллийг оруулсан. Ингэхдээ өгүүлбэр маань богино хэдхэн үгээс бүтсэн өгүүлбэр, олон үгтэй өгүүлбэр, мөн үгийн тоон хамаарсан ийм хөнгөн уншихад хөнгөн арай жоохон агсан түвшний тийм янз бүрийн 50 карт бэлтгэсэн. Ингээ хүүхдүүд бол уншсан. Мөн ийм AI ашиглан хэмэл оюуханаар ашигласан ийм хүүхэд ингээд өөрийн эрх сонирхлын татгаар ийм нэг үедээ өгнүүд бэлтгэсэн. Ингээд уншуулад хийгсэн өдөр өдөртөө. За сургалтын орчин баг хэрэглэгдэхүүнийг хэрхэн зохион байгуулсан бэ гэхээр уншлагын булан гэж байгуулсан. Уншлагын булан дээрээ хүүхдийн унших сонирхолтой тэмцэгт номоор бүрдүүлсэн. Хүүхэд хичээлдээ нэг дор бөөнөрөө орж ирээ суухгүй шүү дээ. Ингээ нэгээрээ цуварч хичээл эхэлтэл 1:30-аас 13 цаг 30 минутаас хичээл эхэлдэг байхад тэрнээс өмнө эрт ирдэг ч эрт ирчихдэг. Бүр эрт ирдэг хүүхдүүд ч байдаг 12 өнгөрөөгөөд 12:30- гээд ирчихсэн. Тэр хүүхдүүд уншлагын булангаасаа ном аваад унших боломжтой. За үгсийн хаан тухайн 7 хоногт үзэж байгаа үгээрээ үгсийн хаан самбарт очихдоо тэрнийг уншина. Үсгийн сан маань энд байрлалсан байна. Энэ үсгнүүдийг хийх яг бэлэн ингээд аваад шууд хэвлэл гаргаал хэрэглэх үсгийг бас Facebook групптэй өөрийнхөө цахим хуудсанд байршуулсан байгаа. Та нар шууд аваад хэрэглэх боломжтой. Энэ үсгүүдээрээ бас ядгүй хүүхдүүдээ үсгийн тийм тавын удаатай бэлдээд өгчдөг. Тэгээ гэртээ хараад уншдаг гэсэн үг. За энэ үсгүүдээрээ үг бүтээсэн байдлыг харагдаж байна. Тэгээ эдрийгээ яадгүй гэхээр дараа нь ингээд ил үсгтэй нэг юм ууд байдаг. Тэр уудандаа хийчихдэг. Орой тарахт нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй арай л цаасаа сул уншаад байгаа мэдлэхгүй байгаа тэр хүүхдтэй өгөөд явуулчихдаг. Тэгээ хүүхэд гэртээ хараад унших тавталгаа хийчихээ хүрээдэрдэг. Илүү сонирхолтой. Жишээ нь одоо энэ онгоцон дээр байгаа үе болон өгнүүдийг хүүхэд дуртай нарахгүй уншина. За энэ ийм тэмдгэн үсэг хийсэн. Тэмдгэн үсгээр хүүхдүүдтэй бас ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй бас удлаад өгсөн. Хүүхэд гэртээ хөгжнөрөө наажгаад
үгээ бүтээгээд унших боломжтой гэсэн үг ээ. За энд ингээ саяны тайлбарласан авчихсан байна. Энэ би гэртээ хийж байгаа байдал маань энэ. Одноор нь хийсэн байгаас тэгвэл ягаад гэхээр хөгөлбөрт оногдох хэмжээний үг бүтээх, өгүүлбэр бүтээх боломжтойгоор олноор хийсэн. За энэ тэмдгийг хэрхэн хийх вэ? Хаанаас энэ багжаа авах вэ? Хэдэн төгрөг ордог, ямар үн өртөртэй вэ гэдгийг бас Facebook өөрийн цахим хуудсандаа тайлбарласан бичлэгийн линк нь энд байж байна. За ангийнхаа хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд тохируулан хийж байгаа гарын авалгаа өөрөө бэлтгэдэг. Эхний гарын авалгаа бэлтгэж хүүхдэд хэрэглэчихээ за дараагийн гарын авалга дээр ямар даалгавар оруулах зүгээр байна вэ гэдгээд ингээд даалгавар авламж нөтүүлээд явсан. За энэ ялгаатай хэрэгцээтэй хүүхдтэй ажиллаж байгаа байдал зүүн буюу салгаагаар бичдэг хүүхдийг хэрхэн эвлэгхэн бичиж сургах вэ гэдэг дээр багахан зөвлөгөө орууллаа. Хэн нэгэнд хэрэг болж магадгүй гэсэн энэ постыг би оруулсан. За энэ хүүхдтэй бас яадгүй гэхээр үсгээ өгөөд явуулчихдаг энэ ингээд уншуулж байгаа байдал маань энэ харагдаж байна. Үеэр уншиж сурцгаая гэсэн юм гарын авлага бас нэмэлтээр бэлтгэсэн. Хүүхэд маань эхэндээ мөрөө олохгүй том бичиж чадахгүй байсан бол сүлдээ ингээд бичдэг болсон. За багш эцэгчүүдэд зөвлөмж төвчээртэй байх хэрэгтэй, шантарч болохгүй гэсэн. Хүүхэд бүрийн тархины хөгжил, мэдээлэл боловсруулах хурд өөр учраас хүүхдүүдийг бусадтай буух харьцуул зөвхөн өөрийг нь өөртөө нь харьцуулаарай гэсэн. За урамшуулах ганц үсэг зөв холбогдох нь гэсэн магтаж урам өгөж сурах нь эслийг бадраадгаа өдөр бүр 10 минутыг зарцуулаарай гэж ээж аавдаа хэлдэг. Уртдаа 30 минут, багадаа 10 минут. Урт хугацаагаар хүчээр суулгах биш өдөр бүр багаар тоглоомын аргаар тавтах нь хамгийн өндөр үр дүнтэй. YouTube суугаар дамжуулан өсөг бүрийн шинэ хичээлийг бас үзэж болно. Энэ ямар хүүхдүүдэд зориулагдсан бэ гэхээр хүүхдүүд өдөр болгон эрт бүрэн 100% ирнэ гэж байхгүй. Ямар нэгэн шалтгаанаар хүүхэд ирэхгүй үе гардаг тэр үед энэ YouTube бас өгдөг. Мэдлэг цахим хичээлээр дамжуулан эцэг эхэд миний өөрөө өгсөн зөвлөмж энд байж байгаа. Энэ зөвлөмжийн дагуу хэрхэн авиа үсгийг дуудах вэ гэсэн зөвлөмж байгаа. Ингээд. За ингээд та бүхэндээ анхаарал тавьсан явдалд баярлалаа. Ингээд би энэ файлаа хамтдаа үзэхийг өрөвтэй оруулчих нь таад өөрсдөө татаж аваад уншиж үзээрэй.